За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээд за таны удирдах засгийн газар бол дарга төвтэй биш, хууль дээдэлдэг засгийн газар байгаасаа гэж хүсэж байна. За нэгдүгээрт хоёр асуулт асууя. Монгол улсад 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэдэг бол тэр гэр бүл тэр чигээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл гэсэн үг. Тэгэхээр 112 мянган гэр бүл гэдэг бол Монгол улсын 900 мянган өрхийн 13%. Нийт өрхийн 13%. Тэгэхээр ардчилсан улсын хамгийн эрхэм зүйл бол хүн тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дээдэлж байгаа төр засаг бол хамгийн энэрэнгөө одоо хамгийн сайн засаг байна гэж бид нар ойлгож байна. Тэгэхээр та эдгээр өрхийн төлөө яг юу их бодолтой байгаа вэ? Нэгдүгээрт за. Хоёрдугаарт одооны таны удирдах байгаа ерөнхийлөгчийн тамгын газар хичнээн хүний орон тоотой байна. За энд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн ажилтан ажиллаж байгаа вэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлд 25-аас дээш ажиллах ёстой бол 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж заасан байгаа. Тэгэхээр одоо ерөнхийлөгчийн тамгын газар энийг биелүүлж байгаа юу? За энэ хоёр асуулт. Тэгээд дээр нь за гурав дахь нь танай засаг одоо таны байгуулсан кабинет энэ хуулийг биелүүлээсэ гэж бас шаардж байна, хүсэж байна. Одоо яг гэвэл өнгөрсөн засгаас бол хамгийн их асуусан юм тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ асуудал дээр маш хойр хандж байсан. Тэгэхээр энэ дээр ерөөсөө идэвх гаргаад манлайлал ажиллаад өгөөрэй. 113 мянган өрх танаас энийг хүсэж байгаа. За тэгээд төрийн албыг цомхон болгож одоо энэ ашиггүй ажиллаж байгаа маш олон төрийн өмчт компаниуд байгаа. Эднэрийг одоо зэгцэлснээр төр бол маш хэмнэлт гарна. Тэгэхээр тэр хэмнэлтийн мөнгнөөс ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхлээр л дандаа хөдөлмөр эрхлэлт биш халамж юм шиг ойлгодог. Тэгэхээр тэр иргэд маань халамж биш ерөөсөө хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлт талд нь хоёрдугаарт нь хүүхдүүдийн хөгжих одоо өөрсдөө зөв боловсон ирээдүйд иргэн болгож бэлтгэх тэр төвүүдийг барих тал дээр бас энэ хэмнэлтээс оруулж өгөөсэй гэж болж байна. За тэгээд эцэст нь хэлэхэд бол таныг дэмжиж байгаа 100%. Яагаад гэвэл бас төрийн ажил одоо олон жил хийсэн, хоёрдугаарт төрийн ажил удаан зогсохгүй маш хурдан үргэлжлүүлээд аваад яваасаа гэж хүсэж байна. За ингээд энэ гурван асуултанд хариулаад өгөөрэй. За зандан шитрээр дарга хариулт өгье. За Жаданбаагийн баясгалан гишүүний асуултанд хариулъя. Жаданбаагийн баясгалан гишүүн бас ерөнхийлөгчийн тамгын газарт бас харьлаагч ажиллаж байсан үний хувьд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар тэдний оролцоог дэмжих чиглэлээр бас хамтран ажиллаж та бүхнийхээ сан санаалгыг дэмжиж ажиллах болно. Манай засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлалыг дэмжихийн тулд төрийн байгууллагуудад, орон нутгийн удирдлагуудад тэдний төлөөллийг нэмэгдүүлэх энэ зарчмыг баримтлана. Манай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарчимч гэсэн рүү чиглэсэн саран жилийн гишүүн байна, баясгалан гишүүн байна. Та бүхэнтэй хамтраад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн оролцоог дэмжих зөвхөн одоо дэмжих төдийгүй манлайлах, сургах, за мөн одоо нийгмийн асуудлыг шийдэх тэрэн зохирсон дэд бүтэц сургууль, соёл, аж ахуйн үйлдвэрийн газрууд бий болгох чиглэлээр ийм зохиц бодлогыг хэрэгжүүлж дэд бүтц нийгмийн үйлчлэгээний стандартыг тогтоох, ажлын байрны квотын бодлогыг хэрэгжүүлэх, боловсрол эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн бүх бодлогод тэдний хэрэгцээ оролцоог заавал тусах чиглэлээр ажиллах болно. Нийт 107,904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол албан ёсоор бүртгэлтэй байгаа. Энэ 107 мянган иргэдэд төлж байгаа одоо баясгалан гишүүн саран чулуун гэдэг одоо олон гишүүдтэйгээ хамтраад энэ талаар бодлого шинжлэх чиглэлээр, стандартыг шинжлэх чиглэлээр тэдний оролцоог дэмжих чиглэлээр одоо хамтран ажиллаж та бүхний саналыг сонсож ажиллах болно гэдэг онцлог тэмдэглэе.